Сайн байна уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За намайг Мөхцөл гэдэг байгаа. За миний Facebook-ийн нэрийг Lovejal, Katook-ийн нэрийг бас Lovejal гэдэг байгаа. За Lovejal гэдгээр хайвал бас гарч ирэх бах гэж би бодоод Facebook, Katook-ийн нэрийг хэлж байгаа юм шүү. За тэгэхээр энэ удаагийн бичлэгээр та бүхэнд юу тайлбарлах вэ гэхлээр над руу хэрхэн линк явуулж интернет дэлгүүрээс бараа авах вэ гэдэг талаар багахан хэмжээний тайлбар бас арай жоохон дэлгэрэнгүй хин хинийхээ цагийг хэмнэсэн зүйл хийх гээд бичлэг хийж байгаа юм шүү. За тэгэхээр хамгийн их монголчуудын хэрэглэдэг интернет дэлгүүр бол Coopbank байгаа. Тэгээ Coopbank маань маш олон төрлийн зүйлийг зардаг. За ерөнхийдөө Coopbank бас бусад сайтуудыг бодвол арай хямдхан байдаг. За яагаад хямдхан байдсан бэ гэж хүмүүс их бас асуудаг. Тэр нь болохоор бусад интернет сайтыг бодвол арай бас шимтгэл нь бага байдсан болоо гэж би боддог. Тэгээ шимтгэл нь бага байдаг болохоор одоо юу гэдэг арай хямдхан авдаг ч юм уу. Тийм байх тохиолдол маш их байдаг. За Coopbank-аас ерөнхийдөө бараагаа хэрхэн хайх вэ? За бараа сонгох талаар тайлбарлаад, бараагаа хэрхэн над руу линкийг явуулах талаар тайлбарлаад, тэгээд дараад нас нөгөө хүмүүсийн ихэвчлэн асуудаг зүйлүүдийг бас тайлбарлаж өгөх болно. За жишээ нь search гар утсан дээрс ямар ч ялгаа байхгүй. Тэгээд search дээр хайхаар англи солонгосоор хайж болно. Аль эсвэл менюн руу ороод одоо юу гэдэг хүүхдийн гэлтэл яхав үзэл ийш тийшээ үзэл одоо юу вэ те энд одоо юу байдсан бол гэх мэтлэнгээр бичлэнгээр хайж болно. За жишээ нь би нэг бараа сонгоё ингэж явж байгаад жоохон олон төрөлтэй бараа байвал за жишээ нь энэ бараа хүүхдийн. За энэ бараа дотор маш олон төрөл байгаа. Тэгээд бараагаа сонгоод за энэ хүүхдийн бараанаа таалагдж байна тийм үү. За мэдээж дотор нь ороод дэлгэрэнгүй доошо зургийг гүйлгэж үзэх хэрэгтэй. Ер нь энэ бараа ер нь ямар хуу байна те өнгө сайз нь ямар юм байдсан бэ? Яа гацаад байна. За өнгө сайз нь ямар хуу байдсан бэ? За ингээл үзэхээр олон төрөл байна. За зарим бараа бүр ондоо байдаг. Одоо жишээ нь ингээд номертой 14, 13 дахь нь эсвэл заримдаа өнгөөрөө ч юм уу ялгаатай байдаг. За жишээ нь бараа бүрийн доотлолтоос ингээд гүйлгээд үзэхээр сайзууд нь байдаг. Бүх сайзууд нь хэдэн килограмм, хэдэн сантиметр, хэдэн нас, тойрог, хэмжээ гэл ингээл олон төрөл сайзуудаараа байдаг. За жишээ нь бас одоо энэ бараан дээр гэхэд л одоо юу хэрэнтэй энэ сайзнаас энэ сайз хүртэл нь ийм төгрөг, ийм сайзнаас ийм сайз хүртэл ийм боон гэл тайлбарууд бол байгаа. Та бүхэн бас хит их яаралгүйгээр бас хиндээ тодорхой зүйл захиалахын тулд бас бараануудынхаа сайн судалж үзээрэй. За тэгэнгუთ за над руу одоо явуулахдаа одоо энэ линкийг явуулах нь шүү дээ. Линкийг явуулна гэхээр одоо компьютер дээр болохоор энэ байгаад байгаа. За би утсан дээрээс бас харж үзүүлье. Утсан дээр болохоор ийм байгаа. За утсан дээр ингэж гарангууд адилхан л хүүхдийн зургуудаа дааш нь гүйлгэнгууд зөндөө юмуд байгаа. Тэгэнгუთ одоо юу гэдэг search тэмдэг дээр тардаг. Энэ search тэмдэг бол ерөөсөө олон улсын search тэмдэг болохоор хаач хүмүүсээс андахгүй мэдэх байх гэж би бодож байна. За search тэмдэг дээр дарахаар за эднэр гарч ирдэг. Facebook, Twitter, Katook, Katook history гэл ингээл эднэр гарч ирдэг мессежээр явуулах ч юм уу. За тэгэхээр пугсаа буюу хуулах болоод copy. За энэ дээр дарангууд энэ бас олон улсын тэмдэг учраас ер нь хаач утсан ер нь олон улсын тэмдэг учраас энэ дээр дарахад хуулагддаг байгаа автоматар. Тэгээд миний чат руу бичих хэсгээр удаан дарангууд past буюу явуулах гарч ирнэ. Тэрэн дээр дарахад
болоо. Тэгвэл надад яг чатаар одоо энэ линкний бүх зураг, бүх юмнууд нь бүгд шууд тодорхой харагддаг учраас би хүмүүст линк явуулаарай гэж их гуйдаг байгаа. За, ингээ явуулсныхаа дараа надад заавал одоо юу гэх юм те нэг номерыг тэдэн сайз одоо энэ сайзны одоо жишээ нь энэ дотор бас заримдаа өнгө ээж магадгүй. Тэнгууд одоо энэ бүрэг юутай энэний тим өнгө гэж зургийн дараад ч юм уу яг тодорхой өнгийг хэлээд одоо заримдаа бас одоо ингээд хичнээн одоо энэ дотор одоо ногоон өнгөд мөртлөө тод ногоо, бүдэг ногоо байж болно шүү дээ. Тэгэхээр янз янз байдаг учраас бүдэг ногооны, тод ногооны ч юм уу одоо тодорхой яг өнгийн сайзын тодорхой надад хэлээд доор нь биччихнэ. За ингэнгууд би араас нь одоо би одоо ингээд тэр байна, энэ байна, ийм байна гэдэг мессежүүдийг явуулна. За тэгэхээр энэ бараг сонгоцсон тийм үү хоёлаа. Бүгдээрээ. За тэгэнгუთ хүмүүс их асуудаг. Тэпэн үнгүү юу гэж асуудаг. За тэпэн болохоор үнгүү гэхээр мөрөө фэйсбүүк гэж бичсэн байдаг. За тэгэнгუთ энэ дотор нь одоо юу гэдэг 9800-аас илүү гарсан тохиолдолд үнгүү явуулнаа гэд ингээд хаалтанд бичсэн байдаг. Заримдаа болохоор хаалт юу ч байхгүй мөрөө фэйсбүүк гэвэл үнгүү байх хэвээр. Эсвэл бол фэйсбүүк гिचээд 2500 гэж бичсэн байх юм бол энэний тип нь 2500 юм байна гэж ойлгож олно. За тэгэнгუთ хизээ ирэх вэ гэж асуудаг. Тэгэнгуут энэ 11 сарын 3-нд гэтээ өнөөдөр захиалсан тохиолдолд яг одоо захиалсан тохиолдолд гэсэн үг шүү дээ. Тэгэнгуут энэ одоо 2018 оны 10 сарын 28-нд тэгэнгуут 11 сарын 1-нд очино гэсэн. За ийм байгаа. Тийм учраас та бүхэн сайз, өнгө тэ бүх зүйлээ маш тодорхой сайн хараад сонголтоо зөв хийн үү? Сонголтоо зөв хийвэл маш их таалархна, маш их баярлаж байна. За тэгээд намайг ойлгож надад захиалга хийдэг хүмүүстээ маш их баярлалаа. За ерөнхийдөө купон бол ийм байгаа. За өөр чи купонд юу гэдэг лээ? Купонд болохоор бас онгоцтой бараа, онгоцгүй бараа гэж байдаг. За онгоцтой бараа бол ерөнхийдөө 1 хоноо л очдог. Одоо жишээ нь өнөөдөр захиаллаа гэхэд 29-нд очино. За бараг л 1 хоноо. За удлаа гэхэд 2 хоноо л очдог байгаа. За онгоцтой бараандас нэг асуудал нь болохоор юм байдаг. Онгоцтой бараанд болохоор бас нэг асуудал нь болохоор онгоцтой бараа бүх бараа нийлээд онгоцтой одоо жижиг бараанууд бүх бараа нийлээд 19800 байж иж онгоцтой бараа идэвхждэг. Одоо жишээ нь 17900 идэвхжээгөө 1900 дутаад байна. Тэгэд ингээ 19800 байж иж идэвхждэг байгаа шүү. За жишээ нь онгоцтой бараа 19800 болохын тулд юу юм? Энэ 5700 нэмэл, энийг нэмэл, энэ дөрвийг нийлэхэд 19800 хэтрээ гарчиж байгаа шүү. Тэгэхээр энэ удаа ингээд нийтдээ захиална гэсэн үг. Зөвхөн онгоцтой бараа гэхэл өнөөдөр ирэх юм байна гэж бодоод монголчуудаас энэ бараг ингээд захиалаад өгөөч гэж гуйгаад байдаг. Тэгээд ямар ч хөдөлгөөн байхгүй. Энэ сонголтод нь тийм сонголттой тийм юутай болохоор заалттай болохоор ямар ч боломж байдгүй шүү. За өөр купонд болохоор өөр миний талаас тайлбарлах болохоор ерөнхийдөө би 2018 оны 1 сараас ахуулж хийж хийсэн байгаа. Тэгээд миний хувьд бол Тимон, Купон, 11G маркет гээд ерөнхийдөө бүх талаас нь одоо захиалга хийдэг. Нэг аппаас нэг аппликейшнээс 5 бараа байдаг. Тэр нь нэг удаадаа 3000 вон. Тэгээд нэг удаадаа 5 ширхэг л байдаг гэсэн үг байхгүй. Тэгээд жишээ нь хүмүүс Тимоноос 1, Купоноос 1, 11-ээс 1 гэдэг ингэдэг.
энэ болгонд айгүйх хэцүү байдаг болохоор ерөнхийдөө нэг апп-аас заавал нэг аппликейшнээс байгаа шүү. Та бүхэн намайг ойлгоорой. За тэгээд дараагаа сонгоцсон, сайзаа сонгоцсон байна. За байсан тохиолдолд байгаа сонгоод тохиролцсон тохиолдолд над руу 100% мөнгөө хийн. Дансандаа мөнгөө хийснийхаа дараа заавал баримт явуулна. Дараад нь өөрийнхөө гэрийн хаягийг заавал тодорхой, бүр маш тодорхой явуулна. За жишээ нь доод пила ч юм уу, апат ч юм уу доод нөгөө хаалганы код гэж үүдэг. Тэр кодод заавал явуулаарай. Тэгэхгүй бол TP-нээс суцтаад хаалганыхаа кодыг хэлээч гэхээр таны утасны дугаарыг бичдэг учраас ойлголцохгүй байх тохиолдолд маш их байдаг. Тэр үед над руу буцаад эргээ ярьдаг. Эргээд ярихаар тухайн үед би ажлынхаа хажуугаар хийдэг болохоор заримдаа утас авахгүй тохиолдол, аль эсвэл эргээд ярихгүй тохиолдол ч юм уу маш их байдаг. Орхигдох тохиолдол маш их байдаг учраас та бүхэн гэрийнхаа хаяг, хаалганы код, гэрийнхаа хаалганы код биш, доод нөгөө байрныхаа хаалганы кодыг бичих хэрэгтэй байгаа. За өөр юу гэдэг вүлээ? Өөр бас юм байдаг. Жишээ нь бараа сонголоо тийм үү? Одоо жишээ нь энэ дотор хувцсыг сонгож байгаа сонгонгууд хувцсыг сонгонгууд одоо жишээ нь энэ дотроос хувцсыг сонгонгууд байхгүй зүйлийг яаж мэддэг вэ гэдгийг зааж өгөх гэсэн. За тэгэхээр одоо энэчнээс энэ өнгийг сонгосон чинь энэ өнгө одоо юу вэ? Одоо энэ 3 сет нь 1900 байгаа байхгүй 3 сет нь. Тэнгууд за би энэ ногоонтой энэ улаантай энэ сааралтай сонгоё байхгүй. Байхгүй гэхээр өнгө нь бүдгрээд унна. Бүдэг байдаг. За байхгүй гэсэн тохиолдолд тийм байдаг учраас та бүхэн маш сайн тодорхой хараад над руу явуулаарай. За бас сэтгэгдлүүдийг бас үзэх хэрэгтэй. Сэтгэгдлүүд бол доош оронгууд байгаа. Доош ороод энэ дээр дарахаар ингээд сэтгэгдлүүд ерэндээ чүү байна, буу байна, сайн байна гэсэн сэтгэгдлүүд байдаг байгаа. За бас хүмүүс тэгж ярьдаг л та. Хилтэй болохоор мэдээд байна, хилтэй болохоор ойлгоод байна. Тэгээ заримдаа ингээд ажилгүй ч юм уу завгүй тохиолдолд үнийг хэлэхэд ог гэдэг товчнаас өөр товч дарах боломжгүй байдаг. Тэгээ инхээр хилтэйдээ энэ муухай зан гаргалаа, зан нь хувирлаа, олон өмчлүүлээд ирэхээр зан нь хувирдсан байна гэх мэт ч юм зөндөө их гомдлууд надад ирж байсан. Энийг хэлэхэд бол хилтэйдээ биш байхгүй юу? Энийг одоо хар ухаанаар заримдаа ойлгох үйч байна, заримдаа одоо үнэхээр уншаад ойлгох үйч байдаг болохоор авах гээхийн ухаанаар ойлгоорой. За мэдээж одоо жишээ нь сэтгэгдлүүд дотор үзэхээр ингээд зургнуудаа ингээд тавиал ингэсэн байхад бол ерөнхийдөө боломж юм байна гэж ойлгож олж юм. За ингэ байж байгаа л ерөнхийдөө зураг тавиал доор нь тайлбар бичсэн байл ер нь их боломж юм байна гэсэн үг. За бас нэг инээдтэй юм нь болохоор солонгочууд айгүй их эмоц хишгэлдэг. Тэгэхээр одоо юу хэмтэй сонин дүрстэй жоохон муухай царайтай эмоцнууд байх юм бол юм жоохон онцгүй. За тэгэл зүрх мөрөхтэй те ККК гэсэн юмтай ах юм бол тэгэл ерөөхдөө дажгүй байна л гэж ойлгоход бас зүгээр л те. Тэгээ миний хувьд бас анх юу ч мэддэггүй байсан. Тэгээд олон зүйл хийсний үндсний дараа ингээд юм мэддэг болж байгаа шүү. Анханасаа хүн альва зүйлийг мэддэг байгаагүй. Тийм болохоор өөр илүү дутуу зүйл байх юм бол надад бас нэмж хэлээрэй. Аль болох өөрийгөө засахыг хичээнэ. За энэ удаа купонгийг та нарт танилцуулаад дараагийн удаа Gmarket-ийг танилцуулнаа. За намайг Lovejal гэдэг Facebook юм уу пэйжээр хайвал байгаа. Над руу Facebook-ээр Facebook-ээр мессеж бичээд Katukaраас мессеж бичээрэй. Баярлалаа та бүхэнд. Сайхан амраарай.